Аригтэй хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөрхүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Өдрийн мэндийг хүргэе эрхэм харилцагч үйлчлүүлэгчтэй. Ариг банкнаас 2025 оны 3 дугаар сарын 1-ээс энэ оног дуустал хугацаанд хугацаатай хадгаламж эзэмшигчдийн дунд зарласан аригтай хадгалаа 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул таяны маань 8 дахь удаагийн урамшуулан эзэдийг тодруулах шууд лайв маань инхүү эхэллээ. За өнөөдрийн лайвыг надтай хамт Ариг банкны бүтээгдэхүүн хөгжүүлэгч Ариун Өнх маань хамтран хөтлөө явуулнаа. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн мөн лайвыг уламжлалсараа Ариг банкны одоо хөндлөнгийн зүгээс бас хянан явуулах хүн бол Ариг банкны үндэс системийг хэлтсэн мэрэгжилтийн Должин маань хүрэлцэн ирсэн байна. Должиндаа өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдрийнхөө азснуудыг тодруулъя. За уламжлалсаар бол та бүхэн мэдж байгаа. 10 сарын 1-ээс 10 сарын 31-ний дуустал хугацаанд Ариг банк нь хугацаатай хадгаламжийн дансыг 6 сараас дээш хугацаатай нээлгээд түүндээ 50 мянган төгрөгийн орлого хийсэн бүх харилцагчид маань энд оролцож байгаа. Өнөөдрийн энэ дундаас азтан болно гэсэн үг тийм. За хугацаанд хадгаламжийн хугацаанд дуусаад өргөжлүүлсэн 6 сараас дээш хугацаагаар сунгасан харилцагчид маань бас оролцож байгаа тийм. За дээрэс нь мөн тус хугацаанд хугацаатай хадгаламжиндаа орлого нэмсэн буюу 50 мянган төгрөгөөс дээш түнгээр орлого хийсэн 50 мянган төгрөг дотор нэг урамшууллын эрхтэйгээр энэхүү аянда оролцож байгаа гэдгийг хэлмээр байна. За ямар ч байсан манай одоо лайв үзэж байгаа хүмүүс маань ер нь мэддэг болсон доо тийм ээ. 500 мянган төгрөгийн урамшууллын эзэдийг тодруулна. 500 мянган төгрөгийн бидүүс 5 харилцагчийг тодруулах болно. За араас нь сая төгрөгийнх. За тэгээд энэ удаагийн буюу энэ 8 дугаар шатны супер урамшууллын эзнийг тодруулна. Хосоороо гадаад аялах эрх. За тэгээд энэ удаагийн урамшууллын эзэдийг бол бидүүс хайнаан руу аялуулахаар болж байгаа. Тэгэхээр яагаад энэ газрыг сонгосон бэ гэхээр урамшууллын эзэд маань 1 сард аялах болно. Тэгэхээр 1 сард хамгийн таатай аялах гоё те одоо далайн ирэг дээр те усанд одоо биеж чаранга усанд цагийг өнгөрүүлэх хамгийн таатай газар бол хайнаан байгаа учраас ингээд хайнааныг сонгосон байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд Азиндон алгандаа багтаж идсэн харилцагч үйлчлэг та бүхнээс өнөөдрийнхөө буюу 8 дугаар шатны урамшууллын эзэдээ тодруулъя. Ингээд 500 мянган төгрөгийн эхний азтныг тодруулъя. За төхөөрөмж маань ажиллагдсан. За тэгээд төхөөрөмжийн хувьд бол бас мэдж байгаа да манай харилцагчид ер нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. За монголчуудын сайн мэддэг
лотериг явуулдаг ийм төхөөрөмж байгаа. За эхний дугаар гарч ирлээ. 2 гэсэн дугаар гарч ирсэн байна. Нэм баяраа одоо эн чин 500 сая төгрөгийн 5 азтан гэсэн тий. Тий. Сая төгрөг чи хэд байгаа лээ? 3. 3. Тэгээд супер буюу гадагшаа Хосоор хосоор аял. тий. За тэгээ хамгийн сүүлд нь бол бид ус энэ урамшуул дайнд орж байгаа бүх харилцагч дундаасаа сүүлийн 4 оронгоор нь урамшууллын эзлийг тодруулаад 50,000 төгрөгөөр урамшуулж байгаа гэдгийг хэлмээр байна. За 3. За 500 сая төгрөгийн маань хамгийн ихний азтан ямар хүн байх болоо? За 32 гэсэн дугаар гараад байгаа доогоор. 32. За 80,000 боломж дундаас урамшууллын эзэн маань тодорхой. За эн чинь одоо болохоор 8 дахь гэхээр одоо энэний чинь дараа нэг 2 үе шат яваад. 2 үе шат Одоо яваад дараагийн 9 дугаар үе шат маань эхэлсэн байгаа. 9 дугаар үе шат чинь 11 сарын 1-ээс 11 сарын 30-ны хооронд явж байгаа тийм. Тэгээд 9 дугаар үе шатны урамшууллын эзийг тодруулсны дараагаас бид ус 12 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд урамшууллын эзэд тодруулаад за тэгээд нөгөө нэг өсөн хүлээгээд байгаа тун удахгүй одоо 100 саятай маань төрөх мөч бол тун ойртож байна да. Ердөөс одоо 2 сарын дараа тодорхой гэж байна да. тийм байна 2 үе шат. За тэгээд энэ хооронд бас Ариг банкныхаа талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэе тийм ээ. За ямар ч үсэн Ариг банк 2025 онд бол олон онцлогоор дүүрэн одоо он жилийг одоо үргэлжлүүлэн үдэх гэж байна. Юу нь одоо удахгүй шинжил боллоо тийм. Тийглээ шүү дээ 11 сар одоо 20 гаргаал одоо шинжил эхэлж шүү дээ. Зарим газрууд энэ явах малко зассан байлээ шүү. Өө тийм үү. Тий. За сүүлийн дугаар 2 гарч ирсэн тийм. За боломжит 8 боломжоос адсан тодорхой. За тэгээд Ариг банкны сонин гэх юм бол салбар нэгжүүдийг нэлээдгүй нээж байгаа. Та хэд одоо орон нутг руу айгүйх явж шүү дээ тийм ээ ойрын хугацаанд. Орон нутгийн салбаруудыг шинээр их нээж байна. За. Дараагийн одоо саяных чинь нөгөө нэг боломжит цифрүүдэд ажиллах байсан юм байна тий. Тэг 2 3 4 5 8 гэсэн дугааруудаас сая нөгөө бүх юмнуудаа ажиллуулчлаа тий. Одоо дээрэс нь тэг 2 3 4 5 8 гэсэн дугаараадаа хийж хагаад урамшуулж дахиад ажиллах. Дахиад ажиллах юм. Саяных нөгөө бүх юутэйг бөмбөлөгтэйгээр эргүүлсэн юм. Тэгсэн. За хамгийн сүүлийн гэх юм бол Дархан уул аймаг дахиад шинэ нэгжийг байгуулсан. Дархан уул аймгийн Хормын ордны дарханчууд бол мэдж байгаа да Хормын ордны баруун талд байрлах шинээр нэгдсэн номин дотор бид бас нэг тооцооны төв нээлээ. За Баян хонгор салбараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Магадгүй өнөөдрийн энэ урамшууллын эздээс бол Баян хонгороос тодорхойлоо гэж би их найдаж байна. Тэ шинэ одоо салбараас тэ тодорхойлоо гэж хүсэж байна. За төхөөрөмж ажиллуулъя. За тун удахгүй Төв аймгийн Төв 100 мод хотод Улаанбаатар хотоос 30 км байрлах Төв аймгийн 100 мод хотод шинэ салбар маань нэгдэх гээд ингээд бэлэн болсон байна. За тэгээд мөн үүнийхээ араас өмнөд бас дурж исэн овс салбар, ховд салбар гээд орон нутгийн салбарууд маань үе таалгааны хэдүүр бэлэн болж байна да. За 3. За тодорсон баяр хүргье. Эхний урамшууллын эзэн тодорсон байна. Баян зүрх салбараас байна. Наран гэрэл. Цавж аваа өгтөө наран гэрэл. За танд баярыг хүргье. 500 сая төгрөгийн эхний азтан маань боллоо. 8 дугаар шатны салхийг хагалж энэхүү 500 сая төгрөгийн урамшууллын эзэн болжээ. За. Одоо 500 сая төгрөгийн 2 дахь салбар. За ямар ч байсан наран ургах зүгээс эхний урамшууллын эзэн тодорлоо гэдэг шиг тийм ээ. За тийм. Манайх чи ер нь энэ зүүн тишээгээ бас жоохон баг байгаад ирсэн шүү дээ. Тий. Одоо юунаас бол Баян зүрхээс бол жоохон цаашаа байхгүй байгаад ирсэн. Чулуун овоон дээр салбар нэгдсэн тийм. Чулуун овооны буюу одоо бидүүсийн хэлдгээр Нохотоо гүшөөний хажууд байрлах Номин худалдааны төв дотор шинэ салбар маань үе таалгаа нэгдсэн байгаа. За төхөөрөмж ажиллуулъя. Дараагийн 500 сая төгрөгийн урамшууллын эзэн. Тэгээд эдгээр одоо салбарууд ба нэгдэж байна. За тэгээд орон нутг руу цаашаа талаад бас ер нь өмнө говь, дунд говь, дорн говь гэдээ яригдж байна тий. Магадгүй зарим нэгжүүд маань оны өмнө нэгчих байх гэж хүлээлттэй байгаа. Харин тий. За тэг гэсэн цифр эхний дугаар гарч ирлээ. Эхний дугаар тэг. Одоо тэгэхээр зүүн тишээ чинь бүхий өргөөн дээр байна. Жемол.
Централ Mall дээр. Централ Mall. Тий. Централ Mall нөгөө хавдрын тэнд байгаа тий. Тий. Хавдрын зүүн тал. Тэрнээс цаашаа одоо Тэгээд чулуун аваа. тэгэхээр нөгөө нэг зүүн улаастай амгалан чулууваа тий. Тэр хайрцагчд бол цаанаас өөрчлөх боломжтой болж штэ тий. За саяны дугаар хэд байсан бэ? Эхний дугаар тэг гэж гарсан. 6 юу тий. 60 гэсэн дугаар одоогоор гараад байна. 60 гэсэн дугаар гараад байна. За 79,000 боломж байна. Тэг бас нөгөө одоо суглааны хідэн ирэх үүссэн байна уу гэдгээ бас харилцах шалгыг гэвэл хаашаа шалгаж байгаа лээ. Тий. За 8. За 8 гэдэг дугаарыг хийгээд хүлээж байгаарай. За чи. Тэгэхээр 860 гэдэг дугаар ихэд гараад байна тий. 860. 860 хаа тий. Юу саний асуулт нь юу вэ? Суглааны ирэх одоо хідэн тий. суглааны ямар дугаартай хідэн суглааны ирэх үүссэн байгаа вэ гэдгээ. Гол нь одоо харилцагчтай хамгийн их асуудал энэ л болоод байна тий. Надаа би суглааны ирэхээ яаж ялах вэ? Яг нь ер нь л хамгийн одоо энгийн арга бол Ариг банкны юу одоо энэ аяны хүрээнд зарлагдсан шинэ дид сайтыг бид үснэж ажилласан тийм ээ. 100 сая цэг Ариг банк цэг эмэн гэдэг ийм сайт байгаа. Энэ дид сайт руу ороод хүссэн үедээ одоо харилцагч маань өөрт байгаа урамшууллын дугаарыг оронгууд ердөөсөө юу урамшууллын ирэх шалгах гэдэг байгаа. Тийшээгээ ороод данслахаа дугаарыг хийгээд тэгэхээр танд хэдэн урамшууллын ирэх байна гэдгийг харж олно. Тэрийгээ бас PDF-ээр татаад авч олно тий хадгалж олно гэдэг ийм боломжууд бас байгаа. За төхөөрөмжөө ажиллуулж эхлэе. 860-аар төгссөн одоо 846 шиг их суглаа байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ хойтлонод хідээр төгсөж байгаа гэдэг суглааны эрхээ харахыг хүсэх юм бол саяны 100 сая цэг Ариг банк цэг юм гэсэн сайт руу ороод харчих юм байна. Мөн гар утсан дээр бас хэдэн суглааны эрхтэй байгаа вэ гэдгийг бас тоог нь бас харилцагчтай өчрөө илгээж байгаа тийм. Тийм. За 8860 гэдэг дугаар гарч ирээд байна. Хоёр дугаар шүү дээ. За тэгээд салбаруудын хувьд ийм салбар чинээр нэгт гэж байж сая хэлсэн тий. За өмнө говьд, орон говьд, дунд говь удахгүй. За тэгээд Төв аймаг нь удахгүй нэг чинь. За тэгээд баруун тишээгээ болохоор ховд усгаа салбарууд нэгтгэж байгаа бол бүтээгдэхүүн үйлчлэгнүүдээр шинэ бүтээгдэхүүнүүд бас нэлээдгүй гаргаад байгаа тий. Ер нь бол гарцсан байна. Сая болвол хоёр зээлийн шинэ бүтээгдэхүүн маань бас зах зээл дээр нэвтрлээ. За эмэгтэйчүүдийн одоо бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл шинээр нэвтрлээ. За хоёр гэсэн те би. За нэг нь юу байгаа лээ? Ханганы зээл чинь болон шинээр тийм бараа татаа авах барьцаагүй зээл өмнө гарч ирсэн зээл байгаа. За тэгээд бас бид бас зээлийн бүтээгдэхүүнд урамшуул зарласан байгаа тий. Хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөний зээл хоёртоо болохоор урамшуул зарласан байгаа гэдгийг ташрамдуулахад таатай байна. Та бүхэн бас энэ одоо хугацаанд 12 сарын 31-ний хүртэл зарласан байх урамшуулт тий. Тий, онд бас тий. Энэ хугацаанд бас Ариг банкны салбар нэгжүүдэд хандаад юу бас таатай уяатан нөхцлөөр эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой. За төхөөрөмжөө ажиллуулъя 7 боломж байна. Энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл бол ер нь маш зах зээл дээр маш хүлээлттэй бас хүлээлттэй байсан. Тий, бүтээгдэхүүн тий. Тий. Одоо 500 сая төгрөг хүртэл зээл авах зээлийг олгож байгаа тий бизнес эрхлэх эмэгтэйчүүд. Энэ чинь ер нь маш боломжийг олгож байгаа ийм зээл байгаа. За 4 40 88 60 гэдэг дугаараас хоёрхан боломж байна да. 89 гэдэг хоёр дугаараас тийм байна. Хоёрхан боломж хэлсэн. 500 мянган төгрөгийн хоёр дахь хазад нь тодорхойд тун ойрцсон байна. За тийм байна. За тэгээд сая нөгөө нэг зайнаас буюу одоо онлайнаар бас харилцагч бүртгээд эхэлчлээ тий. Заавал салбар дээр ирж бүртгүүлэх шаардлагагүйгээр онлайнаар бүртгэлээ үүсгээд харилцагч болох боломжтой болсон байна. Энэ бүтээгдэхүүн бол их таатай бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хаанаас ч та интернет орчин байгаа тохиолдолд Ариг банкны харилцагч болоод яг өнөөдөр ингэ урамшуулт аянд оролцоод хугацаа даатгасамжаа нийлгээд азтан болох боломжийг бас харилцагчтай олгож байгаа юм онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн шинээр нэгдсэн шүү гэдгийг дэшинд бол таатай байна. За 9 гэдэг дугаар эзнийг одоо урамшуул эзэн болголоо доо. Өргөө салбар. За өргөө салбараас 2 дахь 500 мянган төгрөгийн азтан тодорлоо. Гамболроо өгтөө тунгалаг тамир танд баярыг хүргье. За тэгээд хэсэг реклам суртахааны дараа студидтэй эргээд бүгдээрээ уулзцгаая. Одоо
500 мянган төгрөгийн 3 дахь урамшууллын эзнээ тодруулаад явах болно. За 2 дахь урамшууллын эзэн бол өргөө салбараас тодорлоо. Гамболор огтой тунгалаг тамир маань 500 мянган төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн болсон байна. Танд дахин баярыг хүргэе. Болгон сүлтэй байх болтугай. Чи нөгөө нэг салбараас нь тодорхойлох хүмүүс ч бас их дуртай байдаг шүү дээ, тий. Өргөө салбар чинь бас нөгөө амралтын өдрүүдэд ажилладаг байгаа. Бас тэрүүгээр давуу талтай. Студид хэдэн армын дараагийн уулзъя. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. За, студид эргэн давтаа морил та бүхэн. Улаанбаатар хотод 13 цаг 15 минут 2025 оны 11 сарын өнөөдөр 5 билүү. Тийм 11 сарын 5. 5-ны өдөр тий. 5-ны өдөр за манай харилцагч үйлчлүүлэгчид маань лайвын доор бас өөрийнхөө асуултыг үлдээж олно. Бид бас яг одоо лайв дээр болон за лайвын дараа бас комент хэлбэрээр таны асуулт хариулах болно. За ингээд 500 мянган төгрөгийн 3 дахь урамшууллын эзнээ тодруулъя. Сая манай нөгөө үзэгчдээс бас эмэгтэй хөдөлгчийн нөгөө нэг микрофон болохгүй байх гэдэг хүсэлтийн дагуу бас микрофоныг зассан байгаа шүү. Уучлаарай. За ингээд 500 мянган төгрөгийн 3 дахь урамшууллын эзэн хэн болох нь вэ гэдэг нь юм байна. За аль салбараас тодорхой тий. 8 гэсэн дугаар гарч иж байна да. За тэгээд түрүү ярьжсэн эргэлтийн хөрөнгөний зээлээс гадна бид ус хүүхдийн боловсрол хадгаламжийн бүтээгдэхүүнийг бас 12 сарын 31 хүртэл урамшуулттайгаар ургадаг хадгаламж нэртэй аяныг зарласан байгаа тий. За энэ аяны чинь давуу тал нь юу вэ гэхээр та төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөө Ариг банкаар дамжуулан аваад тухайн дансаа Ариг банкны хүүхдийн боловсрол хадгаламжийн бүтээгдэхүүнтэй холбосноор одоо манай хүүхдийн боловсрол хадгаламжийн жилийн хүү бол 14.4 гэдэг чинь хамгийн өрсөлдөхүй эцэг байгаа шүү дээ. Ер нь тухайн жилдээ зарласан хамгийн өндөр хүүг бол хүүхдүүдтэй банкуд амладаг тийм манай банк нэвч гэсэн тийм боломжтой. Тэгэхээр тухайн 14.4%-аар жилийн одоо өсгөөд дээрэс нь хүүхдийнхээ нэр дээр Шамбала төсөл дээр та нэг модтой болно гэдэг ийм сайхан боломжийг бидээс олгож байгаа. Тийм. Одоо эхнээсээ модууд маань сурлагдаад харилцагчдаа мэйл нь очоод тий хүүхдүүдийнх нь нэртэй пайцтай моднууд маань ургаад эхэлсэн байна. Тэгэхээр одоо он дуустал одоо юу ах вэ? Сар гарan үлдлээ шүү дээ. Энэ хугацаанд та бүхэн маань амжаад хүүхд дээрээ модтой мөнгөө өндөр хүүгээр хадгалуулаад бас аяндаа хамрагдахыг бас уриалж байна. За 5 гэсэн дугаар гарч ирсэн. Тэр чинь бидүүс хэрхэн яаж хүүхдийн мөнгөө Ариг банкны даасан холбох гэдэг заавар зөвлөгөө нь бол бидүүс Facebook болон бусад сошиал сувгууд дээр байршуулсан байгаа. Рeel хэлбэрээр тийм. За тэгээ бичлэг хэлбэрээр болон одоо бусад хэлбэрээр байршуулсан. Та тэрийг үзээд ердөөс маш амарх юм билээ шүү дээ. Хөтөлбөрт явуулаад болчт юм билээ те онлайнаар. Тийм нэг 10 минут. Хуучин чинь нөгөө нэг заавал тэгэл хороо орон дээр очино эсвэл нэг цэгийн үйлчлэхгүй амар болсон юм билээ. Тий. За 8 гэдэг дугаар гарч ирсэн. За боломж төлбөрөд гарах юм байна. 15 боломж бэлтгэсэн байна уу тийм ээ? 85 668 гэсэн. 452-ыг л хасах юм одоо баг ичээс харж байгаа тий. 4-5 тийм байна. За 15 боломж болсон байна. За ургадаг хадгаламж маань аян маань амжилттай явагдаж байна тийм ээ.
За одоо бас бүтээгдэхүүн хөгжүүлэлт хэлцээр бас нэгэн шинэ бүтээгдэхүүнийг гаргах гэдэг ажиллаж байгаа. За унаас өмнө гэхэд шийдвэрлэгдээд зах зээл дээр нэвтрэх баха. Нууц швал. Нууц швал. Ер нь бол нэг зээлийн бүтээгдэхүүн байгаа. За нэг хадгаламжийн бүтээгдэхүүн байгаа. Хоёр бүтээгдэхүүн. За. 500,000 төгрөгийн 3 дахь хадстан. Тодорцсон баха. Тэгсэн байна. 8. Агуу байна. 2 үлдлээ тий. Тийм байна. Одоо тэг 7 гэсэн боломжит цифрүүд. 8 их гараад багш өнөөдөр. 8 6 их гараад тахчаа энэ удаагийн үн дээр. За би ямар ч үсэн баян онгор салбараас бас тодорхойлсоо гэсэн хүлээлттэй байна. Чиний ер нь ивэл тооч нь ер нь хэдийн тоо байдаг? 8 штэ. Өө тийм үү? Би чи нөгөө 8 сарын 8 төрсөн юм болохоор. Бас л гоё биш үү те 8 сарын 8 ховор шүү энэ тохиолдолд. Аудын баяр өдөр. Бас уу. За тэг. Тодорцсон. 500,000 төгрөгийн 3 дахь урамшууллын эзэн тодорлоо. За улсын ихтлгүүр салбараас савгаа өгтөө мөнхөө. За мөнхөө танд баярыг хүргье. 500,000 төгрөгийн 3 дахь хадстан болсон байна. За одоо 4 дахь урамшууллын эзнээ тодруулъя тийм ээ. Сүүлээс аяртхан. Тий 500,000 төгрөгийн сүүлээс аяртхан. За тэгээд түр үйлсэн байгаа та хэрхэн яаж урамшууллын эрхээ шалах вэ гэдэг асуултыг маш их тавьдаг тийм. Та Ариг банкнд одоо энэ аяны хүрээнд шинээр нээсэн 100 сая цэг Ариг банк цэг эмэн гэсэн дэд сайт руу ороод тэн дээр урамшууллын эрх шалгах гэсэн хэсэгт дансныхаа дугаарыг бичээд үлдээж болно. Тэгэхээр үлдээнгэнд бичгээр таны нөгөө нэг урамшууллын хэдин эрх одоо чип цифрээр гараад ирнэ. Тэрийг та татаж авч хадгалж болно. Эсвэл хүссэн үедээ ороод шалгаад байж болно. За дансны дугаарыг бас та бүхэн салбар нэгжээс за мөн лавлах төв 70,001 гэсэн дугаараас лавлах юм боломжтой байгаа. Тэгээ Ариг банкны лавлах төвчин бас 24 цаг ажилладаг тийм. Танд банк санхүүгийн үйлчлэгээ за тэгээд хэрэгтэй мэдээлэл санал энтрийг хүслийг бол 24 цагийн туршид 70,001 гэсэн дугаараар авч байгаа шүү гэдэг бас давхар дуулмаар байна. Шинэ баяраа тэр нөгөө нэг зайнаас харилцагч одоо нөгөө онлайнаар харилцагч бүртгээд эхэлсэн чинь зөвхөн Монгол улсад бол биш гадаадаас бас байж болох уу? Одоогор бол бид бас Монгол улсаас бүртгэж байгаа. Данс систем рүүгээ гадаадаас орж болохгүй байгаа учраас юм байна тийм ээ. Нөгөө манайхаас шилтгаалахгүйгээр бас нэг хязгаарлагдсан зүйл байгаа тийм байна. Яг одоогондоо Монгол улсаас хаалган дотоо гэсэн болов. Дахиад онгойлгож байгаад нэг хаагаад үзгүй. Гадаадд чинь нэрээ юу яадаг шүү дээ. Нөгөө Монголиа руу нэвтэрч орж болдоггүй. Тий, бас нэг төвхтэй байт юм шиг үлээ тий. Баримт руу орж болдоггүй. Тэгэхээр зөвхөн Монголоосоо харилцагч чинь зүгээр та Ариг банкны Ариг онлайн гэдэг аппликейшнийг татаж суулгаад тэрний дагуу нэвтрэх нэр энэ өөрөө үсгээд ороод дансны хүсэлт илгээгээл болчихж байгаа зүйл байхгүй. Тэгээд та Аж банкны юунаас харилцах данснаас тухайн үүссэн данс руугаа мөнгөний шилжүүлэл энэ аянд оролцож чинь гэсэн үг тийм. За энэ аянд яаж оролцож байгаа вэ гэдэг асуултуудыг маш ихээр тавьдаг тийм. За ямар ч байсан та бүхэн мэдж байгаа Ариг банкны Улаанбаатар хот Дархан Эрдэнэт за Баян хонгор зэрэг аймагуудад байгаа салбар нэгжүүдэд дамжуулан та шинээр хугацаатай хадгаламж 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээн. За нэгтээ за юу гэдгийг сая төгрөгөөр хийх юм бол бид ус энэ удаагийн урамшуулалтад болохоор 50,000 төгрөг нэг урамшууллыг их олгож байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ та сая төгрөгийн хугацаатай хадгаламжийг 6 сараас дээш хугацаагаар нээх юм бол танд 20 урамшууллын эрх олно л гэсэн үг тийм. Тэгээд сая төгрөг тийм. За тэгээд дээрэс нь түүнээс гадна урд нь хугацаатай байсан хадгаламжтай орлого нэмэх. За 50,000 төгрөг тутамд нэг орлого нэмэх тийм. Одоо 100,000 төгрөг гэх юм бол 2 урамшууллын эрхтэй болно. 9 гэсэн дугаар гарч ирлээ. За дээрэс нь 3 дахь боломж нь яаж байгаа вэ гэхээр таны хугацаатай хадгаламжийн хугацаа за энэ аянд орсон өмнөх хугацаанд урамшуулалт орсон харьцагч байдаг шүү дээ тийм. Энд чинь 3 сарын 1-ээс зарлагдсан аяа учраас 3 сарын 1-ний нээж жагаад 6 сар нь 9 сарын 1-нд дууссан байх юм бол тийм. Эсвэл 7 сараар нээсэн ч болно. Манай энгийн хугацаатай хадгаламж чинь онцлог нь тэр байгаа шүү дээ. Тэгвэл хугацаагаа өөрөө хүснээр сонгож болж байгаа тийм. Тэгэхээр тэгж нээсэн хүмүүсийн өнөөдөр хугацаанд дуусж байгаа бол та тэрийгээ сунгахад л ердөө үлдэгдэл дүнгийнх нь
тэр үлдэгдэлтүүдийн бүгдэнд нь бодоод урамшууллыг өгч байгаа. 500 мянган төгрөгийн хугацаатай хадгаламжаа шинээр сунгах юм бол танд 10 урамшууллыг шууд очно л гэсэн. Ийм боломжтойгоор та энд оролцож байгаа гэдэг ашиг Давуу болмоос. талтай. Сунгахаас өмнө бол тухайн 500 мянгаараа бол бас өмнөх үе шатуудад оролцсон байгаа шүү дээ, тий. Тэгээд сунгангуудаа дахиад тухайн 500 мянгада дахиад ингээд суглааны эрх авч яах нь байна. Тэглгүй ах уу. За боломжит 12 хөлбөр 2 цифрийг хасаад 8 бөмбөлийг эргүүллээ. За одоо нөгөө нэг энэхүү аян маань дуусах төхөөд одоо хүмүүс маань харилцагч нар маань супер урамшуулалтаа яаж оролцох вүлээ гэж их асууж Тэгээ гол нь одоо тэр үлдэж байгаа шүү дээ тий. За энэ хэд гэсэн одоо тодорч бол 12 бар арай л тодорхой юм болов. 12 цифрээс бас тодорчлоо. Сонгоо айрхан салбараас нь шүү дээ. За Тамсрын огтой отхон. За отхон танд баярыг хүргэе 500 мянган төгрөгийн 4-т хацсан. Болсон байна. За сонгоо айрхан салбараас тодорсонд би их баяртай байна. байна. Манай чинь бас Ари банкны сонгон хайрхан салбар дээр ажиллаж исэн санхүүгийн зөвлөгөө байж байгаа. Тийм. Одоо бүтээгдэхүүн болсон байгаа. За 100 саяын төлөө хэрхэн яаж оролцох вэ? Хэрхэн яаж азаа үзэх вэ гэдэг асуултад хамгийн том асуулт энэ тэмдэг те. За энэ дээр нэг юм зүйл байгаа. Та энэхүү аянд өмнө оролцсон бүх урамшууллын ирэхээрээ 12 сарын 31-нд энэ аянд орж байгаа бүх харилцагч дундаасаа л тий 3 сарын 1-ээс 12 сарын 31-нд бүх харилцагч дундаасаа нэгийг тодруулсан тий. Гэхдээ танд ямар шаардлага бид ус тавьж байгаа вэ гэхээр төхөөрөмж ажилуулчих. Ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр хамгийн гол нь 12 сарын 31-ний байдлаар таны данс чинь хугацаатай байх хэрэгтэй. Хугацаатай. Хэрвээ хугацаанд дууссан бол амжилт сунгаарай гэж байна. За хоёрдугаар нөхцөл нь таны урамшууллын эрх энэ аянд жишээ нь тэгж байгаа шүү дээ. Одоо 11 сар сая 10 сарын 1-ний өдөр хугацаатай хадгалан 6 сараар нээчээд 500 мянгаар нээчээд 10 эрхтэй болсон байгаа шүү дээ. Тэгж яагаад нэг 10 сарын 8-нд хугацаагаа зуцалчих юм бол таны урамшууллын эрх хүчингү болчих шүү. Дахиж хэлмээр байна. Яг зөв 12 сарын 31-ээс өмнө тухайн хадгаламж маань зуцалчих юм бол урамшуулсан байх юм бол таны тэр үүссэн суглааны эрх бүгд хүчингү болно. Тийм учраас мөн адилхан та хугацаагаа ямар нэгэн байдлаар гэрээний хугацаагаар биш зүгээр өөрөө очиж салбар дээр очиж хугацаагаа зуцлахгүй байх гэдэг энэ хоёр зүйл дээр л үрдүс анхаарал гэж хэлмээр байна. Нэгдүгээрт нь 12 сарын 31-нд таныг хугацаатай хадгаламжтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь 12 сарын 31-ээс өмнө хугацаатай хадгаламжаа зуцлаагүй байх гэдэг хоёр шаардлагыг хангаж байгаа хангасан одоо харилцагчд орохгүй тий. Харин бусад харилцагчд маань энэ аянд өөрөд 100 сая тодорхойлно. Өөртөө 3 удаагийн 100 саяд нь тодорхойлж байгаа шүү дээ. Тий. За 500 мянган төгрөгийн сүүлийн азлан маань 415 гэж явж байна да. За 415 гэсэн дугаараар төгссөн. Нийт 828 ширхэг суглаа байгаа юм байна. За одоо сая бол салбарууд ерөөсө давхцсангүй шүү дээ тийм ээ. Тэглээ. Их дэлгүүр, өргөө, баян зүрх, сонгон хайрхан гэдэг бүгд өөр өөр салбар. Бүгд ингээд давхцахгүй явал их зүгээр байт юм а тий. Олон илүү хүртээмжтэй бас 24.15 гэсэн дугаар гарч ирээд байна да. За ямар ч байсан бидний төлөвлөж байгаагаар 1 сарын 6-ны дотор багтаагаад 100 саятнаа одоо тий. За өнөөдрийн хувьд бол 500 мянган төгрөгийн урамшууллын эзлээ бидээс ингэж тодруулаад дараас нь саяга тодруулаад гадаад ирэх тодорхойд за тэгээд 50 мянган төгрөг ячаад бидээс бүх эндгээр харилцагч руугаа утсаар мэдээлэл өгдөг, ярьж өгдөг. Тэгэхээр зарим харилцагч би яг урамшууллын эзэн буюу азлан болсноо яаж мэдэх вэ гэж аяг асуудаг байхгүй. Танд нэгдүгээр мессежээр мэдээлэл очино. Та азлан болсон талаар мессеж мэдээ очино. Хоёрдугаар манай банкнаас тантай утсаар холбогдож мэдээлэл өгнө. За гуравдугаарт бол бид ус энэ яг одоо энд тодорж байгаа 500 мянган 5 за тэгээд саяын 3 тэгээд нөгөө нэг супер урамшууллын эзэдээ бол бид ус төв салбар дээр хүлээж авч хүндэтгэлээр бас хүлээж авч урамшууллыг гардуулдаг байгаа. Тэгэхээр манай банкнаас лайвын дараа бид ус холбогдоод эсвэл маргааш холбогдоод хизээ яаж хэрхэн урамшууллыг гардах төв дээр хүрсэн хэрэг цаг хугацааг нь та бүхэн бас эргүүлээд мэддэг болно. Хиддэх үеийн урамшуулал вэ гэж байна. За тэгэхээр 8 дахь үеийн урамшуулал буюу одоо аян дуусахаас тийм 10 саяны энэ хамрагдж байгаа хугацаа болохоор 10 сарын 1-ээс 10 сарын 31-ний хооронд хугацаатай хадгаламж нээсэн, дахиад хугацааг нэмсэн, хугацаагаа сунгасан харилцагч дундаас явж байгаа. Энд ч одоо 8 дахь удаагийн лайв маань та хүрж ийн гэсэн үг. Энд хариулаа бичсэн биз дээ. 8 дахь үе байхаа гэдэг. Хүмүүс бүр маш сайн мэддэг байна. Сайн мэдчихээн тий. За тодорсон байна. Баяр өргөөгөөс тодорог байсан баг тий. Баяраа.
Уу баяраа гинэ. Баяр хүргэе. Өргөө салбараас тодорцсон байсан. Одоо хоёр дахь нь хоёр Тийм үү. дахь хацсан байна. За, осор овогтой оюун Оюун гэрэл. гэрэл. Өргөө салбарын харилцагч. Түрүү нэр дэгжсэн шүү дээ, тий. Оюун гэрэлтэй баяр үргье. 500 мянган төгрөгийн сүүлийн хацсан болсон байна. Энэ 8 дараа үе шатны. Тий, манай түрүү ариун их маань гэлсэн өргөө салбарчин гол нь амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа учраас харилцагчид харьцангуй ихтэй. Гэж банкны үйлчлэгийг авч байгаа хүмүүс чинь бас онцлог нь байгаа шүү дээ, тий. Ажлын өдрүүдэд банк орж чадахгүй байгаа, тий. Тэгж жагаад амралтын өдөр амралтаа гаргахаар ингэж банк ордог. Тэгэхэд бол ажлын өдрүүдэд бид амралтын өдрүүдэд бид бас та бүхэндээ нэг юу салбар. За хаалга дахиад нэг хийх юм болов. Өргөө улсын их дэлгүүр салбарууд маань болохоор бид бас амралтын өдөр үйлчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. За манай энэ төхөөрөмж бол бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төхөөрөмж байгаа тийм ээ. Тэгэхээр бас нилээдгүй одоо юу гэдгийг магчлан хэлэх юм бол ямтай гэх юм уу те. Монголчлан гэж. Монголчлан хэлэх юм бол те. Монголчлан. Яагаад энэ бэлэн өмсөж байгаа энэ гэж өөрөө их учиртай. Халуун гараараа барьж болохгүй. Тэгэх юм бол бөмбөлгний юунд одоо өөрчлөлт ороод, жинд өөрчлөлт ороод тэгээд бас ингээд юу ахгүй болон одоо юу гэдэг лээ. Одоо нэг л өөр жинтэй болчих юм бол те. Тэр чинь унах магадлал өснө, унахгүй байх магадлал өснө те. Хүндийн төв өрөө гэдгээрээ те. За дахиад нэг хаах юм болоо. Болцсон гэнэ. За одоо сая төгрөгийн Эхний хацсан. тийм байна. 3-ыг За тодорхойлсон төхөөрөмж ажиллуулъя. За тэгээ нэг харамсалтай юм нөгөө энэ 100 саяын аянд нөгөө Ариг банкны ажилчид өөрсдөө бас хамрагдах боломжгүй зөвхөн харилцагчдыг аянг азтангаа тодруулдаг. 8 гэсэн нөр. Энд чи одоо нөгөө яг нөгөө гардах хэрэгтэй гэдэг нэг юм асуудал ярьж байна тийм. Тэр яг ингээд дадсан болоогүй одоо энэ удаагийн үеэр болдог хүмүүс болохоор нэг тийм жоохон мэдээж урам уурдаг л баг тийм. Тэгэл худлаан байна гэдэг гэсэн юм асуулт байдаг. Яг ингээд нөгөө азтан болсон хүмүүстэйгээ хүлээж авч уулзаад бид үс яг ярьцдаг. Хизээ чим хазтан болж үзээгүй. Тэгээд за яах вэ? Ороод үзье гэсэн бодолтой байсан тий. Ангуудаага болж ий. Үнэхээр үний юм байна, шудраг юм байна гэсэн хүмүүс маш их ярьдаг байхгүй тий. Тэгэхээр яг л миний бодлоор яг л та тэр хүмүүсийн мэдрэмжийг аваасаа гэж харилцагтай бодож байгаа юм тий. Үнэхээр л яг тийм. Тэг би сүүлийн үед бас зарим төрлийн суглаанд одоо энэ юуг урамшуулт айныг сүүлийн 3 дахь жилдээ зохион байгуулалт явуулж байна. Тэгэхээр яг бас нэг зарим төрлийн суглаанд итгэдэг болоод байгаа шүү. Итгэдэг байсан уу? Юу нэг итгэдэг байсан. Тэгээд яг одоо бол үнэхээр бас чинь бодож явд те. Манай аржины банкнуудаас сууж байгаа. Гэхдээ нэг зүйлийг та бүхэн хэлэхэд одоо энэ чинь сая 10 сарын 11 сарын 1-ээс энэ оныг дуусгах хугацаанд Монголын одоо банкуд за тэгээд дээрэс нь юутай хамтраад цагдаагийн ерөнхий газартай хамтраад захим цалингаас сэргийлэх аянг явуулж байгаа гэдгийг бас хэлмээр байна те. Нэрээ. Энэ удаагийнх чинь болохоор за 7 гэсэн цифр гарч ирсэн. Дансаа бүү ашиглуул гэдэг юм нэртэйгээр явагдаж байгаа. Тэр нөгөө сүүлийн үед нэг бусдын дансыг ашиглаж хүнээс лөө хийх юм аягүй хэцүү билээ. Харин тий одоо энэ захим гэмтэрүүд газраа авчих шүү дээ тий. Энэ чулуу яадаг суглааны нэг хусдаг суглаа энэ төр гэдэг нэг юм юмнууд одоо сайд дээр байна. Тэгээд нөгөө бусд банкны дансаар яах мэхэд аягүй олон юм зөөврийн юмнууд аягүй их явж байгаа учраас энэс сэргийлээрэ гэж анхааруулмаар байна. За 77 808-аар төгссөн 3 суглааны одоо боломж байгаа юм байна. Сая төгрөгийн ихний хацсан тодорхойд 8 тэг гэсэн цифрүүдээс боломж төвлөрөө. Тий 05606 77 808 гэх 8 өнөөдөр дуудлагатай байна тий. Тийм ээ. Чиний ивэл тоо. Одоо орон нутгийн салбраас азтан ерөөсө тодордоггүй юм байна гинэ. Ганцаа. Чинь сүүлийн тодордог тийм ээ. Супер урамшууллын дарах Эрдэнэс тодорсон шүү дээ. Тий. Тодоргүй ах уу? За төхөөрөмж ажиллуулъя. Сая төгрөгийн эхний урамшууллын гэсэн аль салбарын хэн гэдэг хариуц тодорх вэ? За хидүү 6 л унах гэдэг юм уу? Тэгүү. Тэг 8 гэсэн. 6 унсан шүү. За баяр хүргэе. За тодорсон баг. 05 60 67 78 08 хан бол United салбарын харилцагч Пунцэг огтой цогцолмаа.
За цогцлмаа танд баярыг хүргье. Сайт өргөний эхний адцсан мандсан байна. Хан уул United салбар гэдэг чинь одоо нөгөө Мишелийн Мишель Экспогийн баруун зүүн талд байрлах Хан уул United салбар байгаа. За тэгээд салбарын хаяг байршлын мэдээллийг бол та бүхэн банкны Ариг банк цэгийн вебсайт руу аваад орох боломжтой. Эсвэл та лавлахаас бас би одоо ижээ байгаа маань надад хамгийн ойрхон салбар хаана байна вэ гэж асууж болно тий. За тэгээд ер нь хамгийн ойрхон салбар бол танд түрүү хэлсэн онлайн хадгаламжийн үйлчлэгээ онлайн одоо үйлчлэг нэгсэн байгаа шүү гэдэг нь тий. Онлайнаар харилцах боломжтой Монгол улсын аж суурь сум суурин газраас жишээ нь Ховдын Дарваас ч яаж болно тий. За Сүхбаатар аймгийн Мөнханаас ч юм дээ. Манай Ариг банкны салбар байхгүй хаанаас ч та Ариг онлайн гэдэг үйлчлэгийг татаад түүгээрээ дамжуулаад дансаа нээх боломжтой болж байгаа. За дансаа нээсний дараа Аж банкны данснасаа тухайн дансаар гүйлгээ хийгээд энэ аянд орох боломжтой болчих. Тэгэхээр нөгөө нэг iPhone-той хүмүүс бол App Store руугаа орж аваад Ариг онлайн гэдгийг англиар бичнэ шүү дээ, тийм ээ. Англиар бичээл аппликейшнээ татаад авчих нь. Хэрвээ Android утастай байх юм бол Play Store-оос Ариг онлайн гээд англиар бичээд бас аппликейшнээ татаад авчих нь байна. За тэгээ яг хэрвээ нэг гэсэн цифр гарчлаа. Хэрвээ яг мэдгүй зүйл авах юм бол манай лав төрөм байдалтай холбогдоо тийм. За энд хэрхэн яаж бүртгүүлэх вэ гэж болно. Эсвэл манай Ариг банк гэсэн Facebook хуудсан дээр бид бас зааврыг бол маш сайн оруулсан байгаа. Та тэр заавраас бас харах боломжтой. 4. За тэгээд одоо зайнаас буюу одоо гар утсаараа ашиглах аппликейшнээрээ хадгаламж нийлгээд энэхүү аянд хамрагдах гэж байгаа бол нөгөө одоо хадгаламжийнхаа төрлүүдийг нөгөө бас харилцагч нартаа өгчэй гэж бодож байна. Тэгэхээр нөгөө зарлаг гаргах хэрэгтэй хадгаламж бол энэ аянд оролцох боломжгүй. Тэгэхээр бусад хадгаламж буюу энгийн хугацаатай хадгаламж, за хүүхдийн боловсрал хадгаламж, за хоригдлын үндэс хадгаламж, за урьдчилсан хүүтэй буюу одоо сар болгон хүүгээ аваад хэрэглэх боломжтой юм хадгаламж байна. За мөн шаталсан хүүтэй хадгаламж гэсэн энэ бүтээгдэхүүнүүдээрээ та хадгаламжаа нээгээд энэ аянд маань оролцох боломжтой. Тэгэхээр харилцагч танд мөнгөн хөрөнгөө өсгөхөд ямар нөхцөл таатай байх вэ? Танд аль нь тохирох вэ гэдгийг мэдээж салбар нэгжлэр очиод манай одоо тейлрүүдээс үйлчлэгийн ажилтнуудаас аваад сонгоод оролцох боломжтой тийм ээ. За мөн энэ аянд болохоор байгууллагын хадгаламж бол оролцохгүй байгаа. Яагаад гэвэл тэгэхээр бас ер нь мэдээж хов хүний одоо хугацаатай хадгаламж, за байгууллагын хадгаламж бол дүн насар зүрх болно шүү дээ. Тийм учраас байгууллагын одоо хугацаатай хадгаламж
Ааха. Байрладаг. Манай дархан салбар бол. Тэр хэсэг ч одоо юу гэдэг вэ? Дахин наашаал гэх юм уу? Би одоо бас сайн мэдэхгүй болчихжээ. Ямар ч гэсэн 16 давхар харагддгиймаа. Тэгэхээр ч одоо дарханд бүх газараас 16 давхар харагддаг байлгүй дээ. За 3 дахь урамшуулын эзнээ тодруулъя. За сүүлийн сая төгрөгийн яацд маань. За тэгээд сайхан Өнөөдөр болвол бас цаг агаарч сайхан байна. Дээрээс нь хүүхдүүдийн хичээл сургуульч эхлээд хүмүүсийн амьдрал тийм нөгөө буцаад хэвийн байдалд орлоо. хэцүү шүү те бас энэ чинь хүүхдтэй байлна. Тий. 3. Эхний цифр 3 гэсэн дугаар гарч ирлээ. За тэгээ манай түрүү бас нэг хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн ярьж байна. Хүүхдийн хадгаламжийн давуу тал гэж маш олон зүйл байгаа. Бидүүс бас нөгөө сурлагын дүнгээс нь шалтгаалаад тухайн хүүхдэд хүүгийн урамшууллыг нэмж олгож байгаа гэдгээрээ давуу талтай тий. Онц сургууль үнэлгээтэй сурсан хүүхдэд хүүгийн урамшууллыг нэмж олгоно. За дээрэс нь хүүхдийн боловсрол хадгаламжаасаа та жилдээ удаа хадгаламжийнхаа хүүг бууруулахгүйгээр зарлаг гаргах боломжтой тий. Тийм давуу тал. Энд чинь өөрөө маш их давуу талтай тий. Гэхдээ тухайн нөгөө нэг гаргах байгууллага нь боловсролын байгууллага нь болохоор тийм хүүхдийн одоо боловсролын чиглэлсэн төлбөртэй холбоотой. За энэний өмнөх дугаар хэд байлаа? 3. За энэ бол 5. Энэний өмнөх цифр энэ 2 дахь нь лөө? 3 дахь нь. За 1 байсан баха тий. 515 513 болж байна уу те. За. За тэгэхээр ер нь за саяны хүүхдийн боловсрол хадгаламжийн даваа тал нь бас 18 нас хүртэл хадгалж байгаа тийм. Тэгэхээр хүн 18 нас хүртэлх хүүхэд маань сар болгон төрөөс олгож байгаа мөнгөө хийгээд эцэг ихэн дээрээс нь ингээд урамшуул хийгээд за яг нөгөө сар болгон 100 мянган тооцоолохоор 0 наснаас яхаа нэг хүүмүүтэйгээ нэг баг 60 сая төгрөг ойрж байгаа болчдөг. За. Тэг хүүхдийн тэгэхээр таны хүүхэд 18 нас хүртэл яхаар хүүхдийнхээ мөнгөийг та хоримтлуулж чадах юм бол банк танд 30 сая төгрөгийн хүү олгоод тэгээд дээрээс нь та хүүхдийн мөнгө чинь гээд нэг нийтээ 60 сая төгрөгтэй болох боломж байдаг. Энэ бол өөрөө хялбархан бөгөөд амархан хүүхдтэй ирээдүйд болж хөрөнгө оруулалт. За 60 сая төгрөгөөр давуу талын юу нөхөр гадагшаа боловсрол эзэмших боломжтой тий. За дотоодын сургуульд бол яг одоо нэг төлбөр 10 сая ихэд бол 4 жилийн төлбөрийг төлөөд дээрээс нь тухайн хүүхэд маань бас унах машинтай өмсөх хувцастай гэдэг шиг болгох боломж байгаа шүү дээ тий. Тийм боломж байна. За тэг 4 гэсэн цифрүүд. За одоо ерөөсө хоёрхан л боломж байгаа юм шүү дээ. Тийм байна. Хоёр айл нэг нь л яг. Айл нэг нь л сая төгрөгийн сүлийн азтан маань болох нэ. За Дуу алга гэж бичсэн байна. Дууга нээгээч. дуу байхгүй байна гэсэн байна уу? Зүгээр болсон баха. За тэг 283 06 95 13 Азтан болсон. тодорсон төв салбараас манай төв салбар чинь нөгөө нэг төв офсынхаа юу доор байрладаг. Төв салбарын харилцагч даваа өгтэй мөнхтие танд баяр хүргье. Та сая төгрөгийн урамшуул хийсэн болсон. Манай төв салбарын захирал суурхийн хамтанд байн гарч ирдэг бизнес манайхаас тодорсон уу гэдээ асууж идэг. Одоо тэгээд ойрхон болохоор тэгж асуудаг тий. Өнөөдөр очиж бахархалтайгаар хэлье да. Танай салбараас сая төгрөгийн урамшуул хийсэн тодорсон гэдэг. За одоо баяр хүргье. Хүсэн хүлээсэн мөч ирж байна. Энэ урамшууллын хугацааны тий одоо өнөөдрийн буюу 10 сарын 1-ээс 31-ний хооронд гадаадд хосоороо аялах эрхийн эзэн тодорхойлт бэлэн боллоо. За үе шатын маань хамгийн том азтан тодорхой гэж байна. За хэдээр эхлэх нөө. Хайнаа аялуулна гэдээ бид бас хэлсэн байгаа. За 2 гэсэн цифр гарч ирлээ шүү. 2. За ингээд одоо бол бас ер нь бизнесийн идэвхжлийн үе байгаа шүү дээ. Тий. 10 сар, 11 сар тий. За 12 сар бол жоохон бас баяр ягаа жоохон буучих гадаг. Тэгээ 1 сар бас хэвэн болдог.
Тэр энэ хугацаанд бидээс бас 2 бүтээгдэхүүнийг зах зээл дээр шинэ нэвтрүүлсэн төр байсан зээлийн. Нэг нь болохоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг гаргасан. За хэрвээ та бизнес эрхэлдэг бол танд санхүүгийн хэрэгсэл шаардлага гарсан бол Ариг банкнаас 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгож байгаа. Энэ зээлийг байж байгаа. Ер нь энэ нь бол мэдээж хүүгийн хувьд харьцангуй бас бага. Мэдээж тийм бага. Тэгээд дээрэс нь барьцаа хөрөнгийн асуудлыг бол илүү бас уян хатаар шийдэх боломжтой. Ийм нөхцөлтэй юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн урамшууллыг зарласан, хүүгийн урамшууллыг зарласан байгаа. Та бүхэн бас манай сайт болон одоо фэйсбүүкээр ороод энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бас авах боломжтой шүү гэж хэлмээр байна. 5 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг бидээс бас дээр 2 бизнесийн зээлээр олгож байгаа шүү. За 4 тодорхон дээ. Одоо бол бас болоо 83 байна. Тийм байна. За явсаа. Комент ирсэн байна уу? Комент яг бол хариулчаар комментууд бол ирээгүй л байна. Тийм. Тэр ч нэг асуухан завдлгүй ярьцдаг өхөөр хэм ярьж байгаа юм чинь. 5 54. За боломжит цифрүүд үлдсэн шүү. 7 одоо цуглааны их үлдсэн байна тий. Тэг 3 6 7 8 9 гэж явах нь дээ. Түрүү сарынх чинь Ацтан маань эрэгтэй хүн байлуу гадагшаа аялах. Тийм байсан. Ирэх хоцсон чинь тий. За одоо энэ биштэн дээр эмэгтэй юм бах нь эрэгтэй юм бах нь тий. Бид бас одоо яг одоо урамшууллын эзэнтэйгээ холбогдох болно. Манай долж маань бидэнд бас утасыг эсний дугаарыг бүртгэлээс харж өгөөд тэгээд урамшууллын эзэнтэй холбогдох болно. За эрэгтэй хүн байвал ариух маань холбогдож ярина. Эмэгтэй хүн байвал би ярина. Ой чи яриа. Хүүсээ юу байгаа штэ. Яах юм бэ чи яриа. За арайч тодорчохгүй болов те 7 боломж зүйлс нэлээд Уцаар ярьж байгаад данс нээлгсэн аль салбраас гэж ойлгох вэ? Уцаар ярьж байгаад данс нээлгсэн аль салбраас гэж ойлгох уу? уцаар ярьж байгаа. Тийм хаашаа ярьсан? Манай лавлаг уц руу ярьсан юм болов уу? Эсвэл салбарын уц руу ярьсан юм болов уу? Манай Ариг онлайнаар нээсэн юм болов уу? Самбуу 2 6 гэсэн. За бид боломжит 2 цифр энэ. саяны харилцагч комментээр үлдээ идэ те. Авлаад. Тийм. Та мэдээлэл самбуу ертөнцийн мэдээлэл өгчөөрэй. Лавлаг уц руу залгасан уу? Салбар руу ярьсан уу? За тодорхон да. Хоёрхан боломж байгаа юм чи 2 дахь цифрээс 2 нунаад ирлээ. За. Тодорсон. Эрдэнэс вау. За нэг орноос тодорхой байсан чинь тодорлоо да. Эрдэнэ салбарын харилцагч Сүхбаатаровтай Баттүр та Ариг банкны аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуулалтаа энэ 8 дугаар урамшууллын үе шатны гадаадд хосоор аялах эрхий эзэн болжээ. Баяр хүргэе. Баяр хүргье. Манай хэмээн долчманд утасны дугаарыг шүүжээ хооронд бүгдээрээ 4 цифрээрээ 50,000-ийн урамшууллын эзэнтэй тодруулцгаая та. Тэгээ сүүлийн 4 цифр одоо таарсан бүх харилцагч нар маань 50,000 төгрөгөөр хадгаламжиндаа одоо орлого нэмэх хэрэгтэй болчихоо. За бүх цифрийг хийсэн хөрөмжөө ажилласан. Орлогоо нэмэгдүүлэх нэ. Тэ. Нэг юм асуулт хайдаг. Би сая 10 сарын 1-нд нэгээд уцаа даатгал нэгээд 20,000 төгрөг хийсэн юм аа. Маргааш өдөр нь 30,000 хийсэн юм аа. Тэгээд ингээд нийлбэр 50 байгаа штэ. Надад урамшуулал ирэх үг асуултсан болоо. Энэ бас боломжгүй. Тэ нэг удаагийн бүхэл дүн 50,000 төгрөг заавал байх хэвээр. Эхний дугаар 3 байсан уу те? 3. За. Бүх юм нөгөө програмаар явагдаж байгаа учраас тийм ээ. Одоо 20-30-ыг нийлүүлээд одоо энэ одоо 50 болчлоо гэж одоо ялгах бол боломжгүй тийм ээ. За эхний дугаар 3 гэж гарч ирсэн. За хоёр дахь дугаар 9 93 болж байна те. 93. 93.
За одоо тав гарч Ер нь ирлээ. сүүлийн 4 оронд таарсан нөгөө урамшууллын одоо суглааны тоо маань нэг ойролцоогоор нэг 50 орчим байгаад байдаг. Онцгой Заримдаа 60 орчим тухайн байгаад байдаг тий. сард хэдэн харилцагч орж байгаа шалтгаан хэдэн урамшуулт Тийм байгаас тийм. дээш яддаг шээ. Энэ өдөр бол нэг 80 тодорч болов нэлээ өндөр байх хаа. 70 тодорх юм болов. За сүүлийн дугаар гарч сайн 7 За 75 93. 75-93-аар төгссөн бүх одоо урамшуулт хэрэгтэй 73 болж юу? Тэгээ 73 боломж Чи тийм. бүр 3 жил энэ Их арга хүчнийг хэмжээг мэдж байгаа, үзсэн бүр мэдж байгаа. амар сайн мэдчихэж ш тий. 73 харилцагч маань 50,000 төгрөгийн урамшууллын эзэн болсон байна. Бүгдэнд нь баяр Баяр хүргье. хүргье. За одоо бид хэрвээ 100 сайтан маань биш 100 сайтын нэ юу Ерөөл Батар шигэ. Гадаад даялга урамшууллын эзэн маань утсаа авах юм бол бид холбогдно. Хэрвээ авахгүй тохиолдолд сайт төгрөгийн урамшууллын эзэн Баттур. харахгүй л эрдэнэ юм байна да 35 та дугаартай. Тийм ээ. Гой дугаартай байна. Сүхбаатар авахтай тий. Тэ. За спикер ярьж байгаа учраас мэдлэг жоохон ойртолчих. Сайн байна уу та? Баттур мөн үү? Би Ариг банкнаас холбогдож байгаа. Та манай Ариг банкны Эрдэнэ салбарын харилцагч юм байна те? Тийм байна. За ер нь Ариг банкаар үйлчлүүлээд хэр удаж байна? Манай Эрдэнэт ч бас нэгдэд удаагүй байгаа бах те. Анх нэгдсэн цагаас яасан уу? Тэгээд одоо өнөөдөр юм чи. Зөв. Бидүүс яг хав зүгээр харилцагчдаа бас ингэж хаяа уцаар асууж шалгад юм аа. Одлоо. За танд баяр хүргэе. Яагаад баяр хүргэж байгаа та мэдж байгаа юу? Тэглгүй яг хав та азтан болсон байна. Баяр хүргэе. Яг одоо Баяр хүргэе. Ариг банкны Facebook хуудасаар Аригтай хадлаа 100 сая эзэн болоорой урамшуултын 8 дугаар үе шатны урамшууллыг явагдаад тодруулаад та энэ үе шатны супер урамшуул эзэн хосоороо гадаадд аялах эрхээ эзэн болсон байх шүү. За энэ удаагийн урамшуул эзэн 1 сард Хайнан руу аялах болсон шүү. Гэр бүлийнхээ тий хамгийн хайртай хүнийг дагуулад аялах боломжтой. За лайв бол үзэж амжаагүй байсан байна те. Лайв бол үзэж амжаагүй байсан байна те. За. За баярлалаа. Та ер нь урд нь гэж азтан болж ирсэн үү? Байгууллагын шинжил дээрээ. За. Дахин Ариг банкыг сонгосон танд баярлалаа. Бид маргаашаас тантай эргэн холбогдоод урамшууллыг хэрхэн яах талаар болно. За баярлалаа танд. За ямар ч гэсэн урамшууллын эзэн Баттуртайгаа бид холбогдож чадлаа. Гоё юм бэ тий. Тэ энэ удаагийн одоо урамшууллыг эзлийг тодруулах лайв маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн үе шотод ихсэн явж байгаа шүү дээ. Өнөөдөр 11 сарын 5-ны өдөр. 11 сарын 1-ний өдрийн тэг цаг 1 минутаас эхлээд дараагийн үе шот эхэлж байгаа. Яагаад бид тэг 1 гэж байгаа вэ гэхээр онлайнаар хугацаатай хадгаламжтай оролт нэг боломжтой байгаа шүү дээ. Шөнийн айд цагт нэг боломжтой болж байгаа гэж хэлж байгаа. За хизээ төгсгүүхээр 10 сарын энэ 11 сар чи 30 хоногтой тийм. 11 сарын 30-ны мөн адилхан 23 цаг 59 минут хүртэл та хугацаа даатгамд орлого хийх, шинээр хугацаа даатгаламж нээх. За дээрэс нь хугацаагаа сунгасан тохиолдолд энэ аяны дараагийн үе шатны эзэн болох боломжтой шүү гэдэг хэлээд өнөөдрийн сайхан лайв өндөрлөө. За ингээд Ариг банкын сонгон үржүүлэлтийг хэрхэн үржүүлж та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний хугацаа даатгаламж болон мөнгө чинь 10 будаа адил өсөж үржихийн özөтэй өрөөлөөр өнөөдрийн лайваа энэ үрээд өндөрлөж байна. Дараагийн лайваар ирүүлсэн баяр таа.
Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөрхүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк.